Нэлэх хүүхэлдэй. Өдрийн тэмдэглэл дугаар 8-1. Сайн уу? Намайг Кларис гэдэг. Би саяхан 6 нас хүрлээ. Төрсөн өдөр маань 2-7 хоногийн өмнө болсон. Төрсөн өдрөөр минь ээж надад 2 онцгой зүйл авч өгсөн. Нэг нь миний өдрийн тэмдэглэл бөгөөд би одоо бичиж байна. Би ихэр их бичиж чадхаа мэдэхгүй ч энд миний анхны тэмдэглэл байна. Ээжийн маань надад давж өгсөн нөгөө бэлэг нь шин төрсөн хүүхэлдэй байсан. Би түүгээр тоглох боломж хараахан олдоогүй байна. Ээжээсээ асуух бүрд тэр надад одоохондоо хүүхэлдэйгээр тоглож болохгүй гэж хэлдэг. Өнгөрсөн шөнө нилээд орой болсон байхад би орондоо хэвтэж хүүхэлдэйгээр тоглож маш их хөгжүүлж байна гэж зүүдэлсэн. Тэр үед ээж аав хоёр доод давхарт зурагт үзэж байсан. Тиймээс би бяцхан хүүхэлдэйтэй тоглохоор тэдний өрөөнд нууцаар орсон. Толгой дээрээ жинхэнэ үстэй маш үнэтэй харагдаж байсан. Би хүүхдийн орны дэрэгдээс гарах гэж оролдсон боловч хэтэрхий хүнд байлаа. Эцэст нь би түүнийг хүүхдийн орны хашлага дээр тавьж чадсан. Гэвч би түүнийг авахд гар маань дахиж дэвцгээ болсон тул газарт унгаасан. Тэр шууд л үнэхээр чангаар уйлж эхлэв. Би хүүхдийг унтраах товчлуур олохын тулд түүнийг эргүүлж түлхэж эхлэв. Би хүүхэлдэйг уйлахыг нь болиулахын тулд толгойг нь шалан дээр цохиж эхэллээ. Ээж аав хоёр гүйж ирэв. Ээж юу болж байгааг хараад хүүхэлдэйг надаас булааж авсан. Миний уур маш их хүрсэн. Би хаасаагүй цус урсаж ээж маань хяналтгүй уйлж байхыг харав. Гэхдээ энэ нь надад хамаагүй. Үүнтэй ямар ч холбоогүй. Одоо би зөвхөн хүүхэлдэйгээ л буцааж амаар байгаагаа мэдэж байна.